хангалттай багасж чадчихжээ. Өшгөний урд 1 секунд боллоо. За энэ зургийг бодож үзье. За тэгээд энэ зургийг одоо харцгаа хэдүүлээ. Усны урсгал гоё толгоор бичигдэж мод болон энэ харагдж байгаа хөрс чулуутай хэсэг маш гоё тод фокустай иймэрхүү маягийн зураг гарч байна. Тэгээд та бүхэн иймэрхүү зургийг илүү гоё хархираатай гоё урсгалтай иймэрхүү гол горих уулын гол горихынд ялангуяа гэрэл багтаа орчин энэ зургийг авахд маш гоё зураг үүсч гардаг юм аа. Хүмүүс нар их гоё сэтгэл төрүүлдэг. Нар мандахт хүмүүс өөрсдөө хамт мандж байгаа юм шиг баясдаг. Яг тэр баяслаа камераараа дүрсжүүлж, буулгаж авч, зурганд үлдээж, тэр дурсамжаа үргэлж хадгалж үзхийг хүсдэг. Харин тэгтэл нарны өдөөс камераар чиглүүлээд зураг давтал нар маш хурц гэрэлтэй учраас нарны гэрэл бүртгэгдэж эргэн тойрных нь биетүүд харанхуулж сүдрэлдэг. Энэ үед яг нүдээр харагдж байгаа мэт зураг гарч чаддгүй. Зургаа дараа нь засварлах маш их нөр их ажилтай болчдөг. За тэгвэл анханасаа авахтаа камера энэ тал дээр хэрхэн тохируулж гоё нарны туяатай мөртлөө энэ байгаль модны навч ногооноороо үзэгдсэн гоё гэрэлтсэн иймэрхүү зураг авах вэ гэдгийг өнөөдөр та бүхэнд би заая. За байгаль орчны зураг аваа явж байхад янз бүрийн нөхцөл байдлууд зураг авах хэрэгтэй болдог. Маш гэрэл багтай, маш гэрэл ихтэй. Эсвэл энэ хоёулаа хосолсон аль нэг нь үзүүлэх гэхээр камерын гэрэл хэмжигч нь гэрлийг хэтэрхий мэдэрч эсвэл сүдрийг хэтэрхий мэдэрч янз бүрийн зураг гаргадаг. За гэрлийг хэтэрхий мэдрэх юм бол эргэн тойрныхоо гэрлээс бусд эргэн тойрны биетүүдээ харанхуй бараан гаргацдаг. За сүдэр хэтэрхий мэдрэхээр эргэн тойрны биетүүдээ хэтэрхий гэрэлтэй гаргацдаг. Яг энэ яг хүний нүд үзэж байгаагаас тэс өөр үзэгдүүлж зургийг өөр болгочдөг. За тэгвэл яг нүдээр үзэж байгаа мэт энэ нөхцөл байдлыг яаж бий болгох вэ? Ийм байгалийн харш нөхцөлд яаж гэрэлтүүдийн харш нөхцөлд яаж би хүссэн төрсөө буулгах вэ гэхээр буулгалтын тэгшгэлийг ашиглана. За би одоо энд навчны модны энэ мөчр навчны дундуур тусж байгаа нарны зургийг буулгах гэж байна. За камерын тохиргоо бол өрцөний горим дээр F8 хөшгөний урд автоматаар ажиллана. За ингэж авах үед нарны гэрэл хурц тусж байгаа учраас модны энэ хэсгүүд энэ мөчр навчнууд үл ялгагдаж өнгөн хүртэл мэдэгдэхгүй яг юу вэ гэдгийг ойлгомжгүй юм дүрс өсөж байна. За энийг одоо навчаа ногоон өнгөтэй болгохын тулд дахиад хөшгөний урдыг удаашруулах хэрэгтэй боллоо. За тэгвэл энэ тохиолдолд F5 юм уу хөшгөний урд дээр ажиллах биш. Мануал горим дээр наривчлан тохируулах биш. Зөвхөн та энэ буулгалтын тэгштгэл тавчийг дарж зургийнхаа үр дүнд хүссэн үр дүндээ хүрж олно. За буулгалтын тэгштгэл тавчаа дарлаа. Нэмэх нэг дээр тавилаа. Нэмэх нэг дээр тавьснаар яах вэ гэхээр F5 хэвээрээ мөртлөө хөшгөний хурд илүү удаашрж өгч байгаа. За буулгалтын тэгштгэлийн нэгээр нэмснээр өмнөх дүрснээс хамаагүй илүү ойлгомжтой. За энэ модны навч болон ногоон өнгөтэй ийм дүрс үүсэж байна. За энийг хангалтгүй гэж үзэж байвал дахиад нэг оролдоод үзэж болно. Буулгалтын тэгштгэл алхмаа дахиад нэгээр нэмээд дүрсээ бодгож үзье. За энэ бол зурагчны яг хүсэн хүлээсэн нарны гэрэлтэй болон модны навчийг цоолон тусж байгаа. Модны навч маш гоё ногооноор өнгөтэй гэрэлтж байгаа ийм дүрс бууж чадсан байна. За зураг авч байхдаа өөрийнхөө хүссэн үр дүнд хүрж байгаа юу юу гэдэгтээ нэг аваад болсон гэж ханж болохгүй дахиад оролдож үзэх хэрэгтэй. Гэрлийн алхмаа дахиад 3 хүртэл нэмж үзье.
Ингээд ямар дүрс гарахыг үздэгэ. За энэ дээр илүү цайрсан, маш их гэрэлтэй модны навч одоо миний энэ нүдээр үзэж байгаагаас илүү цайрсан байдалтай ингэж гарсан байна. Тэгэхээр энэ бол гэрэл ихтэж байна. Тэгэхээр өмнөх дүрс маань хангалттай ногоон өнгө хэлбэр дүрсийг үзүүлж чадчихэ. Ингээд та бүхэн иймэрхүү дүрсээ авснаар зохиомжийнхоо уур амьсгал хүнд үзүүлэх сэтгэл зүйн нөлөөг нь улам хүчтэй болгож өгч чадж байгаамаа. Бидний эргэлж буй камеруудын дуран дээр байдаг миллиметрийн хуваар буюу хараалх урт маань зөвхөн 35 мм-ийн мэдрэгчтэй камерт зориулагдсан хуваар байдаг. Таны камер чинь ямар хэмжээтэй сенсортойгоос хамаарч тухайн дурангууд маань өөрчлөлт ордог. Жишээлбэл 1.5 2 дахин үржигдэх жишээтэй. Жижиг дижитал камерууд маань үүнээс чинь олон дахин үржигддэг байгаа. Тиймээс та бүхэн дуран сонгохдоо тухайн өөрийн камерыг хэрэглэж байгаа сенсорын хэмжээг харгалзан үзэх хэрэгтэй. TG Computer